Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 11-р сарын 6-ны пүрэв гараг. Өнөөдөр Америкийн томоохон авиа компаниудын хувьд ихээхэн ачаалалтай. Энэ бол холбооны засгийн газар буюу тээврийн яамнаас засгийн газар төсөв байгаатай холбоотойгоор Америкийн томоохон 40 нисэх буудлуудад нислэгийн тоогоо цөөлөх ийм үүргийг авиа компаниудад өгсөнтэй холбоотой. Америкийн томоохон 40 нисэх буудлуудад нислэгийн тоог 10% бууруулах ийм үүргийг бол авиа компаниудад өгсөн гэдэг нь тодорхой болж байна. Энэ мэдээ бол мэдээж Америкийн томоохон нислэгийн компаниуд тухайлбал Delta, American Airlines, United зэрэг компаниудын мэдээлэлээс бол тодорхой болж байна. Засгийн газраас үүрэг болгосон хугацаа бол үндсэндээ маргааш өглөө баасан гаргийн өглөө 30 төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байна. Тиймээс та бүхний харж байгаа эдгээр 40 буудлуудад гол төлөв дотоодын нислэг цөөрөх ийм зайлшгүй нөхцөл байдал үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор авиа компаниудын зүгээс байр суурь илэрхийлж мэдээллүүдийг бол өгж байна. Тухайлбал American Airlines бол засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг бол дагаж биелүүлнэ гэсэн. Хэдий тийм боловч тус компанийн хувьд төлөвлөсөн нислэгийг ойлгоход туслахгүй байхыг чармаана гэсэн. Нэг ялангуяа олон улсын нислэг бол үүнд төдийлөн хамаарахгүй гэсэн ийм мэдгдлийг бол хийж байна. Нөгөөтэйгүр хэрвээ дотоодын нислэг туслагдсан нөхцөлд тухайн нислэгт тикет авсан хүмүүсийн нислэгийг дахин өөрчилж үн төлбөргөө сольж өгнө гэсэн ийм мэдээлэл өгж байгаа. Ингээд зорчигчид нислэгээ цуцлах өсөлт гаргасан нөхцөлд тухайн нислэгийн төлбөрийг буцаан олгоно гэсэн. Нислэгээ цуцлж мөнгөө буцаа авахын тулд заавал тухайн нислэг нь цуцлагдсан юм уу? Өөрчлөгдсөн байх шаардлага тавихгүй уян хатан байдлаар төлбөрийг буцаа олгоно гэсэн мэдээллийг бол хийж байна. Үүнтэй яг төстэй мэдээллийг бол Delta компани зүгээс хийлээ. Delta компани мөн ялгаагүй 40 буудлуудад нислэгийн тоог цөөлөх ийм үүрэг авсан, үүнийг биелүүлнэ. Хэдий тийм боловч нислэгүүд аль болох цуцлахгүй байхыг чармаана. Нэг ялангуяа холын нислэг, олон улсын нислэг цуцлахгүй гэсэн. Ингээд нислэгээ цуцлж байгаа хүмүүст мөнгийг бүрэн буцаан олгоно гэсэн ийм мэдээллийг хийлээ. Үүнтэй төстэй адил мэдээллийг мөн United компани гаргаж байна. United компанийн хувьд мөн 40 буудлуудад нислэгээ цуцлах холбооны засгийн газрын шаардлагыг биелүүлнэ. Ингээд үүнтэй холбоотойгоор зайлшгүй зарим нэгэн дотоодын нислэг цуцлагдана. Энэ нөхцөлд цуцлагдсан нислэгт байгаа зорчигчдын нислэгийг автоматар сольж өөр нислэгт хуваарлана. Энэ тухай зорчигч нарт мэдэгдэнэ гэсэн ийм мэдээллийг хийж байгаа. Харин олон улсын нислэг болон дамжин өнгөрөх нислэгүүдийг туслахгүй байх тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллана гэсэн. Ялангуяа Чикаго, Денвер, Хьюстон, Лос Анжелес, Нью Йорк, Сан Франциско, Вашингтон, Даллас зэрэг буудлуудад нислэг туслахгүй байх тал дээр тус компанийн хувьд анхааран ажиллаж байна гэсэн ийм мэдээллүүдийг бол хийлээ. Ингээд ямар ч тач холбооны засгийн газрын зүгээс шаардлага тавьсны дагуу дотоодын гол төлөв нислэгүүдийг 10% бууруулах ийм тушаал шийдвэр маргааш өглөөнөөс эхлэн 30 төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор нислэгийн цуцлагдсан зорчигчдын нислэгийг дахин товлох ийм ажил үргэлжилж байгаа юм байна. Тиймээс хэрвээ магадгүй маргаашаас эхлэн дотоодын нислэг захиалсан бол энэхүү журам шийдвэрт хамаарч магадгүй. Тиймээс авиа компанитайгаа холбогдож тодруулах их ийм шаардлага үүссэн байна. Энэ бол мэдээж төсвийн хууль батлагдахгүй байгаатай холбоотой. Нөгөөтэйгүр нислэгийн удирдах төвүүдийн хүн хүчний хүрэлцээ муутай цалингүй ажиллаж байгаатай холбоотой гэсэн ийм үндэслэл гарган тайлбарлаж байгаа. Нөгөөтэйгүр энэ нь магадгүй арчилсан намыг бас шахаанд оруулах нэгэн төрлийн арга хэрэгсэл байж болно гэсэн. Ийм бас сэжиг таамаг явж байна. Ингээд ямар ч тач өглөө та бүхэнд фэйсбүүкээр мэдээлсэн мэдээний талаар мөрөөр тодруулга мэдээг хүргэлээ. Ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.
санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ.